Ер нь бол дижитал иргэдийн аппарат гэдэг бол олон талын ач холбогдолтой коронавирусын үед бол манай эрүүл мэндийн байгууллагууд маань эрүүл мэндийн яамдаа хүсэлт тавьж байгаа. Яг гэвэл COVID-19 бол уушгины цочмог халдвар хатгаа өвчин үүсгэж байгаа. За үүний одоо онцлогоонд бол нэн шаардлагатай эмчилгээнийхээ тактикийг боловсруулах, хянах гээд олон чиглэлд бол сүүлийн үеийн аналог биш дижитал иргэдийн аппарат тэр дундаа суурийн иргэдийн аппаратын асуудлыг манай эрүүл мэндийн байгууллагууд ер нь 2 жилийн турш тавьж ирсэн. Нэг үгээр хэлэхэд бол дүүрэг болон олон аймаг суурин битээ зөөрөнч аппаратгүй байлаа шүү дээ. Одоо бүх дүүрэг маань нийслэлийн болон эрүүл мэндийн байгууллагууд үндсэндээ дижитал иргэдийн аппаратаар зөөрийнхөр хангагдсан. Одоо суурин аппаратаар хангаж эхэлж байна. Энэ бол Дэлхийн банкны хөнгөлтэй зээлээр бүрдэж байгаа. Өнгөрсөн 7 хоногт бид 10-аад байгууллагад суурин дижитал иргэдийн аппарат өгсөн бол өнөөдөр 10-аад орон нутгийн эрүүл мэндийн байгууллага нэгдсэн эмнэлэгтэй бол энэ аппаратыг өгж байна. Ер нь бол энэ тоног төхөөрөмжөөр эрүүл мэндийн байгууллагуудаа хангана гэдэг бол зөвхөн ковидын үед биш. Цаашдаа олон том сорилтын өмнө олон өвчний үед бол эрүүл мэндийн байгууллага маань бэлэн байдлаа хангах энэ боломжийг бүрдүүлж байгаа юм а. Тийм учраас биднийг дэмжиж ажиллаж байгаа Монгол Улсын засгийн газартаа сангийн яам, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк болон бусад хамтран ажиллаж байгаа бүх хүндээ бас талархал илэрхийлж байна. За манай Тархан уул аймаг бол 106 мянган хүн амтай. За нэгдсэн эмнэлэг маань өнөөдөр эрдэнэтгээний хуучин аппарат бол нэлээд хуучирсан байж байгаа. Тэгээд өнөөдөр бас өндөр хүчин чадалтай, ялгарч чадал бас сайтай, ийм хүчин чадал өндөртэй дижитал суурин аппаратаар хангагдаж байна. За манайх төвийн бүсийн сая бол бас албан ёсоор хот болсон. За инхээр хүн амын бөөгнөрлийн хувьд бол 90% нь аймгийнхаа хотынхаа төвд байдаг. Ингээ эмнэлгийн цэцлэн үйлчлэгээ янз бүрийн осол гэмтэл аваар тийм ээ цус харвалт чигдээс бүхий л төрлийн өвчнийг онцлоход бол манай эрдэнэтхэн бол маш их үүрэг оролттой ийм аппарат өнөөдөр нийлүүлэгдэж байна. Ялангуяа энэ коронавирусын халдварын үед бол манайх бас Дархан уул аймаг маань хойноос ирж байгаа иргэдийг өдөрөнгө бас тусгаарлал гарах хэмжээ авагдаж байгаа. Суурин эрдэнэтхэн аппарат маань бас мөн коронавирусын халдварыг онцлоход бол бас өндөр үр дүнтэй аппарат нийлүүлэгдэж байгаад бол бас баяртай байна. За өнөөдөр эрүүл мэндийн яамнаас хөдөө орон нутагт энэ ковидын бэлэн байдлыг хангах чиглэлээр бол суурин харалттай дижитал эрдэнэтхэн аппарат гардуулж байна. Энэ Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн эрдэнэтхэн аппарат маань бол ажиллаагүй 2 жил болсон. Ийм онцгой нөхцөлд бол энэ бэлэн байдлыг хангах чиглэлээр эрүүл мэндийн яамнаас бол олон арга хэмжээнүүдийг авч байгаа. Тэгээ эрүүл мэндийн сайд маань удирдлагын баг хамт олон маань бол маш үр дүнтэй ажиллаж байгаа. За өнөөдөр ч гэсэн энэ аппарат тоног төхөөрөмжийг нийлүүлснээр хөдөө орон нутагт энэ бэлэн байдлыг хангах тал дээр онцгой ач холбогдолтой юм аппарат өглөө. Мөн хатгал суманд суурин дижитал эрдэнэтхэн аппарат, ехо аппарат мөн нэг удаагийн хэрэглэх түн туслын болон тариурын пампууд өгч юм. Энэ бол ханхын бомб нэгтгэж хатгалын сум бэлэн байдлыг хангах зорилгоор ингэж өгж байгаа явдал маш их талархалтай байна. Ингээд хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө өдөр шөнөгүй ажиллаж энэ ковидыг Монгол улсад голомтон гаргаагүй ингэж ажиллахад эрүүл мэндийн сайд маань удирдлагын баг хамтран бол үнэхээр сайн ажиллаж байна гэх Дэлхийн банкны санхүүжилттэй захин эрүүл мэндийн төслийн хөрөнгөөр эрүүл мэндийн байгууллагууд ажиллагаа хийх бэлэн боллоо. За өнөөдрийн арга хэмжээнд Монгол Улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, эрүүл мэндийн олон жилийн хугацаанд үр дүнгээ өгнө. Бидний бүрдүүлж байгаа тоног төхөөрөмжүүд, за эв тариа энэ бүхэн бол бусад төрлийн өвчний үлдчихсэн гарны 2 тэрбумыг хамгийн ихэж эрүүл мэндийн салбарын эмнэлгийн төслийг дахин зохицуулах хэмжээ санхүүжилт гаргаж ирсэн. Үүнээс гадна сангийн яамаа үүнээс гадна зарим нэг суммаас зөвхөн дижитал хэлтэй хараад зайлшгүй авч хэмжээгүй байгаа. Тэгтээ нэлээд томоохон тоног төхөөрөмжийн асуудал шийдвэрлүүлж байгаа. Хичүүлэх энэ үйл ажиллагааны бүрээ хавтныг өрсөн гэдэг ангаас дүүрэг огт эрдэнэтхэн аппаратыг байсан юм зүйл байдаг юм. Одоо бол 21 аймаг 9 дүүрэг маань бүгдээр за бүрээс гадна байлаа. Захин эрүүл мэндийн төслийн хөрөнгөөр нийлүүлэгдэж буй шинэ коронавирус халдварын үед эрүүл мэндийн
За тушаалын хавсралтад дурдсан дижитал суурь Батбуулайн Хөвсгөл аймгийн